Евразийн үзлийг үндэслэгчдийн нэг Халимгийн алдартгүй Эренжин Хардаван Содожинжин Чингис хаан түүний үлдээсэн өв хэмээх намундаа эртний грекийн соёл бол мэдлэгийн соёл. Түүний эрхэм дэд ирмэлзэл нь сэцэн мэрэгэн хүн. Ромын соёл бол эрх зүйн соёл. Түүний дэд ирмэлзэл нь эргэн баатар юм аа. Харин дундад зууны үеийн христийн соёлын дэд ирмэлзэл нь ариун гэгээрсэн хүн. Азийн соёлын гол төлөөлөл буддизмын соёлын эрхэм дэд ирмэлзэл нь Бурхны хутгийг олох юм аа. Монголчуудын нүүдлийн соёл бол цэргийн соёл мөн. Түүний эрхэм дэд ирмэлзэл нь дэлхийн нэгдмэл хаан тус монголчуудын хүрээ бөгөөд өнөө цагт ноёлж буй өрөндийн соёл бол материалист соёл. Дэд ирмэлзэл нь капитал юм аа. Өнөө сүннүүгээс аваад их Монголын төр ёсоор дамжиж төгөлдөржин хөгжсөөр ирсэн Монгол соёл бол гадныхан хүртэл сонирхон гайхаж хүлээн зөвшөөрч битүүхэндээ эмээн бэргэж давуу хүчирхэг байдлыг нь хүлээн зөвшөөрдөг. Өвөрмөц бөгөөд давтагдашгүй зөвхөн хуурай өндөрлөг хүйтэн сэрүүн нутаг оронд малчин анчин нүүдэлчин ард түмний дундал үн чанараа олох нягууртай давтагдашгүй бөгөөд нэн өвөрмөц сонгодог цэргийн соёл юм аа. Анчин Монголоос зөвхөн дайнч Монгол гарч ирнэ. Хар багнаснасаа нумсмаар хайг ногдоор ан ав хийж мөргөд шонхроор шувуу бариулж өссөн Монгол хүн түүндээ шуналтай болж байгалан танин мэдэж тэсвэр хатуужилтай болох замаар саад тодгорыг даван туулах ямар ч байсан зорьсон дон хүрэх занг эзэмдэж авна. Ан авийн үед хичнээн лолон том ан агнаж чадна ялан дийлсэн баяр хөөрн төдий чинээ их байдаг болно. Монгол анчин эр аратан амтан алсанда түүнийг ялсандан баярлан хөөрдөг байсан тэрхүү занал яваандаа дайсныг хүнийг ялсандан баярлан хөөрдөг Монгол дайчин гэрийн Монгол цэргийн зан чанар болж хувирна. Ялалтандан баярлан хөөрч амтшин ирэмших сэтгэлдээ нэгэнтэн автсан Монгол анчин буюу Монгол дайчин эр улам том ялалт улам их баяр хөөрлөө бүхий сэтгэл зүрхээрээ тэмүүлдэг болно. Өөж явсан аратан амтныхаа цусны амтыг нэг удаа авсан тайг нохой аратан амтанд хорхойтой шунаг болдог бөгөөд тийм биш болоо сайн нохой гэгдэхгүй болно. Үүний нэгэн адил Тэнгэрээс лайчин шавар зан чанартай заяагдсан Монгол эр зөвхөн ялж байж сэтгэл нь ханах тийм нэгэн шинж чанартай байхагаад тиймгүй бол ямар нэгэн урам зориг ялалтын амт баяр бахтал гэж байхгүй болно. 16 дугаар зуунаас хойш идүүгээ хүртэлх хугацаанд монголчууд бид буддын соёлоос аваад грек ромын гаралтай капитализм социализмын хоёр хэлбэрийг даган дуурайж эрхэм зорилгоон болгож ирлээ. Харин өөрийн цэргийн соёлоо үл ойлгож үл оошоож хоцрогдсон бүдүүлэг хэмээн соллож байсан нь туйлаас харамсалтай. Дэлхийн бусад соёл иргэн шилд цэрэг дайчны соёл болох Бусидо Саворыг Орсын казакийн рицаруудын викингуудын спартуудын швейцар цэргийн систем гэх мэт байдаг боловч монголчууд шиг төрийн тогтоц засаг захиргаа бүтэц уял цаац шашин шүтлэгийн урсгал чиглэл болтол нь хөгжүүлж үндэснийхээ мөн чанар болгосон нь огт үгүй билээ. Монгол соёл бол цэргийн соёл мөн. Монгол гэдэг бол цэрэг дайчны өлгийн нутаг мөн.